Эрхэм үзэгчдийн хоёр хамгаалаг айлтгая Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр би нэвтрүүлэгтээ улсын их хурлын гишүүн Лувсан Бандангийн болдыг урлаа. Тэгэхээр би эхлээд таны нэг хэлсэн үгнээс шууд иш татаад ярилцлага шууд эхэлчихье гэж бодож байна. Төр иргэдийн төлөө шийдвэрүүдийг гаргах хүсэлтэй гаргаж байгаа мэт боловч хамгийн гол зүйлээ мартжээ. Тухайн газар орчинд хүн иргэд амьдардаг. Тэд л энэ газар орчныхоо хөгжлийг авч явах эзэдэн гэдгийг үл тоомсорлжээ. Тэдний өмнөөс төр шийднэ, тэдний өмнөөс том аж ахуй нэгж барьж байгуулна, тэдний өмнөөс орон нутгийн засаг захиргаа ажиллана гэсээр иргэдээ жижигрүүлж хамгийн гол нь тэднийг сонсохгүй, тоохгүй, авч хэлцдэггүй болтлоо дүжирсэн цаг үе бол өнөөдөр юм. Энэ таны үг. Тэр гол нь одоогийн хууль эрхцэн байгаа тогтолцоотой холбогдуулж хэлсэн үг л дээ. Тэгээ энэ үгийг чи унсны дараагаар шууд асуулт төрж байгаа байхгүй юу? Энэ бол таны одоо гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийг тайлбарч хэлжсэн үгний чинь. Үгүй тэгээд байгаа юм нь бол тэр нэг хэсэгхэн газар байна. За нэг 5 хантай гэр эсвэл нэг жижигхэн шавар байшин байна. Тэгээ хаанаас санхүүжилт орох юм. Тэгээд төр барьж өгөхгүйгээд ч юм уу те. Энийг яахгүй гэхээр та гаргалгааг нь яаж хараад байгаа юм? Энэ одоо ер нь бол урт түүх. Одоо энэ ерөнхийдөө манай нийслэлийн түүх тийм ээ. Одоо нийслэлд чинь дэлхийн улс орон бүр одоо гэр хорооллоор дамжиж хотууд нь боссон тийм ээ. Монгол ч гэсэн одоо тэгж явсан. Гэхдээ манайх бол яг 20 дугаар зуундаа ингээд гацчихад байгаа. Гэр хороолол гэж одоо монголчуудын амьдрах энэ орчин тийм ээ. Одоо нүүдэлчин монголчуудын хотын соёлыг нэвтрүүлсэн энэ орчин. Анхныхаа орчинтойгоо. Тийм, анхныхаа орчинтой ингээд яг эхний тэр гацаал тэрийгээ л өргөжүүлээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол энэ нэргээд одоо тэгэл утаа тэгэл одоо орчны бохирдол төмөн асуудал дагуулсан. Тэгээ энийгээ даваад хүмүүст нь ядуур бол ажилгүй л нийгмийн асуудал дагуулсан. За энэ чинь бол ер нь тэгээд бүхий л цаг үед бүх засгийн газрын толгойн өвчин болсон л да. Тэгээ энэ шийдлийг үүний өмнө бид бол яг юун дээр ямар гол гогцоон дээр очиж заасан гэхлээр за ерөөсөө энэ газар өмчлөлийн шийдэх хэрэгтэй байна. Яагаад энэ шийдэгдэг юм гэхлээр тэр газар тэр иргэн хоёр хоорондоо одоо амин холбоо үүсгэх байгаа байхгүй. Тэгээд газар өмчлөлийг шийдье гэдэг. Ингээд өнгөрсөн бид чинь 2001-2 онд хууль гарсан тийм ээ газар өмчлөл. Тэгээ нэг дунд нь төр засаг захиргаа шийддэг. Ийм нөгөөд чинь тэр одоо газар чухал хариуцлагатай гэсээр гал ингээд нөгөө хүн суртлаа тавьдаг, нөхцлүүдэд тавьдаг. Тэгээд ерөөсөө хэрэгждэггүй. 10-20 жил болоход сандаа л нэг нийт хүн амын нэг 8-9% газраа өмчилсөн. Тэгэхээр та бол тэр газар хүн хоёрын хооронд амин холбоо үүсэхгүй байгаа нь төрийн үйл ажиллагаатай гэж холбож байна уу? Эсвэл одоо энэ нүүдэлчин монголчуудын за одоо энэ нэг хэсэг амьдарч байгаа нүгөөд явчих юм чиндэ гэж бодоод байгаа бидний бас нэг генэнд ч гэдэг юм уу сэтгхүүд байдаг юмнаас болоод байна уу? Тэр сэтгхүү тэр нүүдэлчин тэр мөр байхгүй болсон шүү дээ. Одоо энэ хэдэн үедээ хотын иргэд гарч байгаа байхгүй юу? Тэр гэр орол тэр газар дээр чинь хэдэн үеэрээ өнөөдөр амьдарчсан. Өмнө нь бол яг ингээд нүгэл явдаг байсан байх л да тийм хотоо тойрол тэр гэр оролд нүүдэг байсан байж болно. Өнөөдөр тийм бол байхгүй. Хүн бол яг зураастай байгаа шүү дээ. За одоо тэгтэл одоо сүүлийн 3 жил гаруй хугацаанд бол үндсэндээ бол одоо хотын иргэд хариуцсан суугаа газраа өмчлөх асуудал бол ерөнхийдөө шийдэгдсэн. Дээр нь одоо хотын орчинд дахиад иргэдэд за цөөхөн газар байгаа учраас суглаагаар олгоод өгсөн тийм ээ. Захим шалгаруулалтаар ингээ өгч. Одоо тэгтэл бол асуудал өнөөдөр яг цоо шинээр ингээ тавьж байгаа байхгүй. Тэгээд дараагийн шатантай. Одоо энэ шатан дээр яаж юм гэхлээр за одоо иргэд өөрийн өмчлийн газартай болонгууд тэр иргэний чинь одоо өстө нөгөө зоосны нөхөр одоо харж эхэлж байна тийм ээ. Компани, банк бүгд. Тэгээд одоо шинэ тэр Стамбул хотын дарга ирэл үгүй танаа хамгийн том капитал чинь энэ гэр хороол байж гэдэг. Тэр газар хувьд одоо очих тэрхэн нэг шийдэл нэг гарын үсэг тэрний цаана том хувьсгал хийгдэж байгаа байхгүй тийм ээ. Одоо Эрнандо де Сото ирчгээд үгүй ингээ харахад бол дор хаяд 7 тэрбум доллар зүгээр суул өвчин штэ гэж хэлж байгаа байхгүй тийм ээ. Энд чинь юу гэж гэхлээр ерөөсөө оюутлогоогоос хэдэн оюутлогоо гэж чинь өнөөдөр гэр хорооллын өнөөдөр потенциал байж байгаа байхгүй. Тэгээ энийг одоо яагаад хийчихгүй байна. За бид жил гаруй одоо яг энэ гэр хорооллын хөгжүүлэх дахин төлөвлөлтгээд хуулийн дээр ажиллаа, хууль гаргалаа тийм ээ. Одоо энэ хууль нэг жилийн хөрөх гэж. Тэгээ энэ хугацаанд одоо хэд хэдэн дахин төлөвлөлтийн төслүүд гаргаал ингээд тийм сайн муу, маргаантай маргаангүй одоо шиг амьдрал баян одоо харуулж байгаа байхгүй. Ахлаа бол яг тэр газар өмч болсон одоо тэр иргэн өнөөдөр одоо энэ хууль гарангууд өмчил
шийдэгсийн дараа бол газар тэнгис шиг шийдвэр өөрчлөгдөж байна. Хэрвээ тэр хүний газар дээр яг төр ингээд зөвшөөрөлтөй байгаа үедээ бол хурдхан шиг 2 өрөө байр аваад энэ газар аав тэгээд одоо би бол ингээд боллоо гэх гээд байгаа шүү дээ. Одоо өөрийнхөө өмчлийн газрыг дахин төрөлтөнд хамрагдахлаар за яг би байр авч болж байна. Байр авчлаа. Гэтэл газар одоо миний биш болчих шүү дээ. Өөрөөр би газар гэсэн мөнхийн энэ байнга үн нөсдөг өмчөө алдчихад байна шүү гэдэг асуудал маш олон иргэн дээр тавигдж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ одоо нэг хуулийн зохицуулч өөрөө зөрчилдөд байна. Яг ийм зохицуултыг зөвшөөрж байгаа тийм орчин бол бий. Ийм зохицуултыг хизээж зөвшөөрөхгүй тийм гэр хорооллоос байгаа байхгүй. Гэр хороол гэдэг чинь хүмүүс одоо нэг хуучин тийм одоо ингээд дэд үсгүй тэгээд олон бэрхшээлээсээ болоод тийм онцгүй тийм ээ одоо хоцрогдсон тийм болоод байгаа байхгүй. Миний хувьд бол аль ч улсын хувьд гэр хороол гэдэг бол тэр ард түмэн өөрөө. Тэр ард түмний жинхэнэ одоо унган, ууган, соёл тийм ээ заншил тэр ард түмний одоо жинхэнэ нэг суур бүтцэн. Ард түмнийхэн суур бүтцэд чинь гэр хороол байдаг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар энийг одоо ингээд түрэл танктаал тэгээд одоо нэг юм хорооллууд босгоод ингэхлээр ус хөгжих юм шиг энэний цаана бол маш их алдагдана л да. Тэгээ энэ бүгд чинь ингээд төр засаг хариуцж байгаа нөхцөлд одоогийн хуулийн орчинд болохоор зөвхөн нэг гарцыг шүтчээд бусад гарцаа өгөөсгээд байгаа байхгүй. Яг л одоо энэ хуулиар чинь ингээд хамгийн дээр нь бол төр засаг байна. Тэн шийдвэр гаргаад компанитаа гэрээ болчих. Компани бүх юмний эзэн. Компани иргэдийн газрыг барьцаалаа зээл аваад тэгээд тэр газрын эзэн, тэр бүх төслийн эзэн, тэр байрнуудын эзэн тийм ээ тэр хорооллын эзэн ингээд яваад болчих байгаа байхгүй. Иргэд бол хамгийн сүүлд бэлэн одоо өөр гарцгүй юм дээр одоо хойно маш их тууж оруулж байгаа байхгүй. Одоо бол гэхлээр за энэ бол нэг юм одоо нөхцөл байна. Иймэр хэрэгж байна. Энэ хэрэгж газ шаардлагач би энэ бол байх ёстой. Энийг хүлээн зөвшөөрөх хүмүүс ч байна. За. Энэний цаана одоо бидний гэхлээр ерөөсө гэр хорооллын хөгжил гэдэг энэ гэр хороол гэдэг энэс санаа зовх ерөөсөө байхгүй. Энэ бол Монголын ирээдүй. Монголын хамгийн сайн сайхан ирээдүйн хорооллууд. Тэгэхээр энэ хорооллын шинжлэх энэ хөгжлийн хуулийг гаргаад эндээ бол хань иргэнэ дээрэндээ байна. Эхлээд тэр иргэн шийдвэр гаргана. Тэр иргэн зөвхөн өөрийнхөө хашаандаа дэд үсцээ холбоод ингээд тэр хашаандаа амьдрахыг хүсч байна. Эсвэл хоршоод олуулаа гэж эсвэл бүр хороолоороо байж бол. Ингээд энэ шийдвэрээ тэр ямар төвшөнд гарна тэр гарсныг засаг захиргаа тэрийг үүрэг болгож авна. Тэрийн зохион байгуул. Тэрний төслийг хийн. Ингээд дараа нь бол санхүүгийн байгууллага санхүүжтэй тэр засгийн газрын баталгаа байгаа гэхдээ санхүүжт бол асуудалгүй ш. Цаана иргэн нь байна, газар нь байна, төсөл нь байна, орлого нь байна тийм ээ. Ингээд гарах юм бол энэний цаана бол барилгын компани бол зүгээр гүйцэтгэгч. Угаасаа барилгын компанид гэрээ байгуулад ашиг орлогоороо гүйцэтгэж явдаг шүү дээ тийм ээ. Энэ дээр бол таны сая ярианд бол нэг чухал санаа юу байгаад байна нөхдөд зэрэг тэр хашаага ганцаараа эзэмшиж байгаа айл үгүй би энд хаавсаа бариад амьдрын гих нэг өөр. За тэгвэл хэдүүлээ бүр нэг тусдаа энэ газараа чөлөөлж хагаад 10 хаавс барьчаад 5-ын зарыг их нэг энэ дээр би дахиад монголчуудын тухай ярих гэдэг. Нэг л нэгдэж чадахгүй. Нэг л хоорондоо зохион байгуулалтад орж чадахгүй байгаа юм юунаас болоод байна? Газрын эзэн болоод одоо жил болоогүй шүү дээ. Одоо эн чинь өөр хүмүүс сугалж байгаа байхгүй. Одоо ингээд би эргэлтээ ингээд уулзж энэ хуулиа хэлэлцүүлж байна тийм ээ. Тэг чинь хуучин болоод яг та ингээд үнэхээр зовлон ярьсан тийм ээ. Үнэхээр одоо миний хоол одоо тийм ээ. Үн ингээд одоо бол чинь газрын эзэн суугаад байгаа байхгүй. Таних тэр хүмүүсийн нүүр царай тэр байгаа байдал. Тэгээд тийм юмтай хүмүүс тийм ээ. Юмаа мэдж байгаа. Ийм хүмүүсийн чинь сэтгэлгээ энэ бүх юм огт өөр байна. Одоо эднэр чи яг эхэлж байгаа. Гэтэл бид нар энэ хүмүүс ингэ дөнгөж эхлэх хичээл бид нар нөгөө хуучин газраасаа хөндөй тийм одоо үгээгүй хоосон шахуул одоо хэний ч одоо барьцаанд ороход бэлэн ийм хүмүүсийн үед зориулсан хууль маань өнөөдөр тэр хуваарь байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаралтай өөрчлөхгүй бол би энэ бол засгийн газар дөрвөн барьц. Одоо энэ хуулиуд бол чинь төрний миний газар өмчлийн хуулиуд чинь засгийн газраас л явж байгаа байхгүй. Тэгээд бид нар гишүүд санаачилдаг. Энэ бол нэг хин нэгэн гишүүний асуудал байж болохгүй. Энэ бол нийт ард түмний асуудал. Тийм учраас энэ хуулиа бол би одоо ингээд өргөн байраад өгч юм тийм ээ. Ингээд энэ бол цаашдаа ингээд их хурлаар ингээд батгатаад гарахад үнэхээр тэр иргэдэд одоо хуулиар энэ эрхийг өгөх юм бол харж байгаа. Ерөөсөө Монгол улс тийм ээ 3 жилийн дараа 4 жилийн дараа ихэд бол танигдахааргүй болно. Энэ гэр хороол гэдэг чинь өнөөдөр бид нар зайсан шүтэж байна. Одоо тэнд л одоо хөрөнгөтэй, чинээтэй, албан тушаалтай хүмүүс байна гэж яриад байна тийм ээ. Тэнд ядуучууд болно. Харин тэр гэр хороол байгаа тэр айл өрх болгон чи өнөөдөр жинхэнэ Монголын бол одоо нүүр царай тийм ээ. Монголын ард түмний одоо жинхэнэ төлөөлөгч нь болох ийм том одоо хувьсгал гарах юм байна. Би энэ харин за яг энэ хуулийн төсөлтэй холбоогоо гэсэн таны нэг санд болдог сонсоор санагчлаа.
Та бас нэлээд хэдэн жил энэ улсын хурал суугаад олон хуулийн төс санаачлаад ингээд ингэж та сая нэг жил газар хийсэн болоод нэг жил болоо өөр болцсон байна. Нүд нь өөр байна гэдээ яриад шүү дээ. Та сая 3 4 жил гэж байна. Энэ нэг юм хувьсгалын өөрчлөлтийн хуулиар бий болсон боломж болцоог яг ингээд атгаж аваад хэрэгжүүлэл өөрсөндөө харагдж байгаа юм байна уу ер нь? Тэрийг та юугаар баталж хэлмээр байна? Иргэдийн хувьд үү? Тий. Зарим юм нь яагаад бас гацаад байна? Ер нь бол манай тогтолцоо өөрөө ингээд дандаа ингээд дээрээсээ доошоо шийддэг. Тэгэл ерөөсөл эрх мэдэл дээр ингээд төвлөрсөн тийм ээ. Эн чинь өөрөө их буруу. Одоо ингээд их хурлын хүртэл одоо ингээд за сонгуулийн үе эхлэх гэж байна. Тэгэхэд бүгд хошруулж шүү дээ тийм ээ. Уул нь юу их хурлын гишүүн ийм жижигхэн ажил би хийхгүй гэдэг одоо манай спортын одууд, эстрадын одууд хүртэл тийш зүтгэж байна тийм ээ. Эн чинь бол Америкт Германтыг асуувал баг нөгөөдөр чинь баг ухаалж унаа шүү дээ тий. Ажил манад тэнд эрх мэдэл, тэнд мөнгө хуваал, тэрнүү зүтгэх юм руу орчод байгаа байхгүй. Ингэхлээр иргэд чинь төр зэсгтээ ихтгэл алдраад байна тийм ээ. Эргээд эн чинь өөрөө нийт одоо улсынхаа тогтолцоонд чөдөр тушаа болоод тэгэхээр энийг бид одоо үнэхээр яаралтай өөрчлөх одоо дараагийн хууль эрх зүйн шинжилгүүдийг хийхгүй бол ерөөсө болохгүй байгаа л да. За яг энэтэй чи холбогдоод би дараагийнхаа асуултыг нэлээ хойно тавина гэж бодсон байсан. Одоо тавьчих. Таны нэг хуулийн төсөл санаачлалыг нэг богинохоо ярилцлагыг бий болсон баггүй юу? Тэгсэн чинь олон улсын парламентын холбооны чуулганаас ардчлалыг залуужуулах тогтоол гарсан. Тийм учраас би энэ ардчлалыг залуужуулах талаар сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулнаа гэд нэлээ хэдэн сарын өмнө л төө тэгтээ. Би тэгээ тухайн үед бодчихсон энэ одоо сонгуулийн хуулинд энэ одоо юу гэсэн утгатай юм орж ирэх юм бол гэж. Яг энэ сонгуулийн хуулинд бол мэдээж хэрэг батлагдж амжаагүй. Гэхдээ бол хилцүүлгэнд бол орж ирсэн тийм ээ. Өнөөдөр бол бас олонний анхаарлыг татсан. Энэ бол ганц Монголын асуудал биш болчиход байгаа юм да. Дэлхийн нийтэд өнөөдөр тийм ээ. Одоо нийт сонгогчдын 50% дэлхийн нийтэд залуучууд байгаа. Ажил парламентод дэлхийн нийтийн төлөөлөл бол 4% байгаа байхгүй тийм ээ. Тэгээ ажил Монгол улсад бол бүр нэгч байхгүй. Тэг хувь байгаа. Сүүлийн 2 парламент. Ажил бид нар 90 онд ч одоо Монгол 90 онд хамгийн том өсөлтөө хийсэн биз. Бүр огт өөр нийгмийг цоошин нийгэм рүү оруулсан тийм ээ. Одоо ингээд хүн амын дийлэнх нь бол баг тэр хуучин нийгмийн үзег хүмүүс болчихлоо шүү дээ. 70% тийм ээ. Тэгэхээр бол ойлгохгүй л дээ. Гэтэ тэр 30% нь намаа ойлгоно тийм ээ. Ямар том хувьсгал хийснэ тийм ээ. Юу байлаа тийм ээ. Өнөөдөр юу болчиход байгаа. Тэрийг хин хийсэн гэтээ тэр үеийн парламентод манай 4 гишүүний нэг 25% нь 30 хүртэлх насны залуучууд орж ирсэн. Тэгээд тэр нийгмийн том шинжилгээг хийж чадсан. Одоо бид төдийгүй дэлхийн нийт яг ийм шинжилгээний өмнө ирчлээ. Энэ эсвэл одоо дайн дайжин хувьсгал одоо өөмөнөр дуусна. Эсвэл үнэхээр тэр ард түмэн тэр залуучуудын төлөөлөл нь парламентд орж тэдний дуу хоолой болж өнөөдөр энэ төрийн шийдвэрүүд одоо зөв голдролоор гарах ийм цаг үе болчиход байгаа. Одоо залуучуудыг хар өнөөдөр одоо залуучуудын 60-70% нь санал хураалтанд ордгоо, сонгуульд ордгоо. Тэд нэгээд санал асуулга яагаад ордгоо гэхэд бас 60-70% нь бол сонгох хүн байхгүй гэж байхгүй. Тэдний хувьд тэр настай хүмүүс бүгд адилхан байхгүй юу? Тэр намын ч ялахгүй. Тэд нар хэнийг харах вэ гэхээр өөрснийх нь хүсэж байгаа, өөрснөөнтэй нэг хэлээр ярьдаг. Өөрснийх нь сонирхол нэгтэй тэр харахад өөрсний үеийн хүмүүсээ сонгох байхгүй. Ингэж одоо нийт нийгмийн улс төрийн үйл явцдаа оруулж иж ингэж арчлахгүй бол дэлхийн нийтийн арчилчин зэврээд хөгшрөөд ингээд одоо мухардалд орж ийнэ гэдэг асуулт тавиад. Тэгээ энэний хуулийг гаргасан тэр ганц энэ их хурлын хвшилтэй бүх шатанд байх хэрэгтэй. Одоо тэгээд энэ орон нутгийн сонгуулиас эхлүүлээд тэгэд одоо хэрвээ өнөөдөр энэ хууль ингээ гарчвал одоо 4 жилийн дараа одоогийн залуучууд өөрснийг бэлтгэх хэрэгтэй байхгүй. За 4 жилийн дараа сонгуул бий орох хэрэгтэй болно. Би бүр квоттой болно тийм ээ. Инглээр намууд ч гэсэн тийм ээ. Одоо сая эмгтэй нэр дэвшчтэй тийм ээ. Хороо эмгтэй нэр дэвшиж олох гэж бүхэн нам сандарлаа шүү дээ тийм ээ. Сандарсан. Тэгээ баг бүр ер нь бол сүүлдээ бол юу болсныг та бүхэн шар хөвлөөс уншиж байгаа. Тэгэхээр одоо намуудын үүрэг чинь болж байгаа хгүй. Тэгэхээр намууд чинь хөссөн үсээгүй эмгтээчүүд рүү гарч байна. Хөссөн үсээгүй залуучууд руу гарч байна. Өшөө хөгжмийн бэрхшээлтэй иргэдэд тийм ээ. Чинь бол олон зуун мянган хүний асуудал шүү дээ. Тэнд бол бас одоо төлөөлөл квот ингэж парламент чинь зүгээр нэг нам улс төрийн үзэл бодол гэхээсээ илүү нийгмийнхаа төлөөлөл болж иж. Тэр хүмүүс чи орох юм бол үнэхээр тэгэл тэр залуучуудынхаа асуудлыг тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярьсаар тавьсаар байгаа шийдвүлэн шүү дээ.
Тэгэхээр эн чинь тэр гэрийн даалгавар авч орж ирдэг байхгүй. Гэхдээ яг одоо эн чинь бол ганцхан манад болохоо байсан чинь биш, дэлхийн нийтээрээ энэ чинь ингэж ер нь ингэх хэрэгтэй байна гэдэг бас нэг юм дээр зэрэгцэл бүгдээрээ ирчвэ дээ. Тэглээ л дээ. Одоо бол бүх оронд энэ маш том урамсал тийм давлгаа явж штт. Тэгээ энээс бид хоцорч болохгүй. Энийг бол одоо манай залуучууд одоо үнэхээр одоо сэтгэл зүрхээр хүлээж аваад энэ бол тэдний ус. Маргааш одоо хэдхэн жилийн тэднэр л энэ усын бүх ажлыг хариуцсан тийм орлогыг бий болгонд баялагийг бүтээн. Тэгээ маргааш засгийн газрын хурлаар энэ асуудал орно. Хуулийн төсөл. Тэгээд мэдээж өнөөдөр манай ерөнхий сайдч өөрөө залуучуудын холбооны энэ 30 хүртэл насандаа парламент сонгосон хүмүүсийн төлөөлөл хэрэглэх газрын дарга өөрөө бас мөн 30 хүртэл насандаа парламент сонгож энэ нийгмийн шинжилд оролцож байсан залуу үеийн парламентын төлөөллүүд тийм ээ өөрсдөө бодсон ч тийм ээ одоо энэ үнэхээр одоо нийгмийн шинжилд одоо хуулийн аргаар хэрвээ бид өнөөдөр ингэж хийхгүй бол энэ залуучууд өөрснөө хийнэ. А хэдэр яаж өгөхөд гудамжинд жагсаж, цонх хагалж, машин шатааж тийм ээ тэгжиж л хийнэ. А эсвэл тэрийг хүсэж байгаа бол сонголтын асуудал. А би тэр хэрэггүй байх гэж бодож байна. Өнөөдөр нийгэм чинь ард түмнийхээ хүсэж байгаа юм хийж явах хэрэгтэй шүү дээ. Парламентууд тэр шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Тэгэл хийж. Тэгэхгүй бол бид хизээ дуустгүй хувьсгалтаа болно шүү дээ. Яг энэтэй холбоотой бас нэг юм дөнгөж та бүхэн нэвтрүүлэг эхлэхийн өмнө ярьж байлаа шүү дээ. Та одоо тэр 90 он, 89 оны сүүлийн тэр нийгэм солисон гэдэг тэр хувьсгалын оюутан залуучуудыг жагсаалд манлайлал явж байлаа л да. Тэгэд энэ хооронд та бүхэн ярьж исэн юу гэвэл тэр үед та нар бол болохгүй шүү. Бид нар ерөөсөө хөдөлж болохгүй, чулууч гартаа авч болохгүй шүү. Тийшээ хэн нэгэн дайрч болохгүй шүү гэдгийг хэлж исэн. А өнөөдөр залуучууд маань бид нар ямар нэгэн тийм эвтэй байж ээж, намуу зөвөр, хуулийн дагуу байж ээж явах хэрэгтэй гэдэг юмыг залуучуудаа жоохон дутуу өвлүүлчихвүү, заачвүү гэдэг нэг тийм бодол байна. Тэг үнэ шүү дээ. Одоо 89 онд их сайн одоо би чинь оюутны холбоонд тэгээд бид нар чинь нэг залуучтай тэр эвлийн товоронд ажлаасаа гараад одоо энэ дөрөвч сайд тэр үед чинь хуулийн зөвлөх төр байсан эвлийн товор. Тэгээд бид маш олон яамдаас цуглаад залуучуудын хууль хийжсэн. Тэрэндээ яг залуучуудаа ийм ирэх олохыг гэл тийм ээ улс төрийн ирэх, эдийн засгийн ирэх гэл ингээл тэгээд өргөн барьсан чинь тэр хуулийг тухай зөвшөөрөг байхгүй. Тэгээд тэрний оронд залуучууд 90 онд хувьсгал хийсэн. А гэтээ тэр үеийн залуучуудын бол тэр чинь бас дайны дараах үеийн залуучууд тийм ээ. Үнэхээр 45 оноос хойш чинь одоо тэр хүйтэн дайны үе. Ингээл ерөнхийдөө бол тийм ээ инх тайван ямар чухал тийм ээ дайн аюултай, бүүмэн аюултай тийм ээ. Хүний аим үнэтэй гэл эн чинь үнд зүйл бас хуучин нийгэмч тий хуучин нийгэмч бас үнд зүйл өгж исэн байхгүй. Ямар ч нөхцөд бол өнөөдөр бид социализмын сайн муугаар ярьдаг гэхдээ чи үнд зүйлийн нийгэм байсан шүү. Яаж ч үтсэн чи үнд зүйл байсан байхгүй. Агтл бол тэрнээс хойш бид ингээд хувьсгал хийгээд тэрэндээ бялуураад бүх юма чөлөөтэй тавьсан нэртэй тэгэл ингээд зэрлэг капитализм маягаар яваад байсан. Тэгсэн бид хамгийн том алдсан үнд зүйлээ алдсан юм байл. Тэгэнгүүт өнөөс манай бүх улс төрийн тогтолцоо, улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, компаниуд, ерөөс бүх байгууллагууд үнд зүйлийн тогтолцооноос салаад тэгвэл нийгэм үнд зүйлийн тогтолцооноос салаад тэгээ одоо ингээд юу гэдэг за энэ төр засагчтай төгөө сонсох биш гэсэн одоо үднээсээ одоо төрийн ордон руу гарнат буу тийм ээ зэмсэг авч орох гэж байна тийм ээ компани өмч хөрөнгөлөө буудаж тийм ээ ямар ч үнд зүйлгүй болж ирж байгаа байхгүй. Авуул нь маш сайхан хэмнэлээр тэмцэж байгаа шүү дээ. Одоо бүх хүний тэмцэх хэрэгтэй байгаль орчны төлөө тийм. Энэний дараагийн шатанд тэгэхээр юу вэ? Улс төрийн тэмцлийг тийм аргаар явуулна гэсэн үг шүү дээ. А тэгэд энэ 20 хэдэн жил бид нар энэ үнд зүйлээ өгөөгүй, энэ систем өгөөгүйгээс болоод цаашдаа бид ямар нийгэм рүү явж байна тийм ээ. Яаж өнөөдөр тийм ээ ингээд төр засаг нь өөрөө ингээд тэндээ ингээд хувилдаад яваад ах юм бол бөглөөд яваад ах юм бол нэг өдөр одоо октябрийн хусгал гарахад бол бүх юм нээлттэй байхгүй. Үнэт зүйлийн та бол тогтолцоо гэж яриад ах юм. Би их олон хүнтэй ярьж хахад үнэт зүйл гэдэг юм тийм шижир эрдэнэс нэг тийм ийм цул юм шиг юмны тухай их олон хүн яриад. Гэхдээ энийг би бол харгана үзэл суртал гэж яриад байгаа байхгүй юу? Үзэл суртал юм уу? Үзэл санаа гэдгээр. Үгүй үзэл суртал бол тэр бол яг тустай асуудал тийм үү? Тэр бол дараа нь нөлөөлөх юм. Энд чинь ерөөс ингээд хүүхдийг одоо тэр юм чинь хизээ хэвтүүлэхээр одоо ихийн одоо сүү хөгж явах тийм ээ тэр нялх тэр цагаасаа л эхлээд тэр бүх шатны боловсрол тийм ээ тэр бүх нийгмийн байгууллага чинь бүх нийтээр ингээд хинч халдаж болохгүй хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй байхгүй энэ үнд зүйл чинь тийм ээ энэ Монголоо гэсэн сэтгэлгээ тийм ээ
энэ үнэхээр одоо инх тайванч тийм ээ байх тийм ээ. Ямар нэгэн одоо дайн дайжин өөмөн самун хэрэггүй тийм ээ. Хүчрхийл хэрэггүй тийм ээ. Бие биенээ хүндлэх. Миний эрх тийм ээ. Энэ хүний эрхээр хязгаарлагдана. Энэ хүний эрх миний эрхээр хязгаарлагдана гэдэг. Энэ нийгмийн гол үндсүүдийг ингээд бүр ингээд одоо хүүтэн усанд орвол даарна гэдэг шиг л тийм ээ. Билетэндээ гараад төлөгдөн гэсэн шиг энэ ерөөсөө хүн ингээд нийтээр хүлэмжшүүлсэн байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид аажмаар ингээд дунд сургуулийн хөтөлбөрт хүртэл их тийм буруу юмнууд явцсан байгаа шүү дээ. Энэ хооронд бид ажиллаад хахад эн чинь тийм ээ. Энэ үнд зүйлгүй нийгэм гэдэг чинь одоо жишээ нь одоо орны хичээл байхгүй болсон тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар бүхэл бүтэн үеэ ямар нэгэн шинжлэх ухааны суур үндэсгүй болгоцсон. Уран зохиолын хичээлгүй болгосон. Энэний цаана бол ерөөсөө үнд зүйлийн өгдөг хамгийн гол одоо хэрэглэлтхэн хамгийн гол зэвсгээ болж чинь хураалгацсан байгаа. Гэх мэтлэнгээр ингээд энэ чинь аажим хувьсгалын эсрэг хувьсгал арт түмний эсрэг хөдөлгөөн яваад байгаа байхгүй юу? Бидний ирээдүйн эсрэг дайралт хэрэгжээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг өнөөдөр бид таньж энийг наашид буцааж эргүүлэхгүй бол цаг хугацаа бол маш аюултай болж ирж байна. Тэгээ энэний цаана бол үнэхээр харамсалтай байгаа. Одоо жишээ нь сая манай гишүүдээс гадаадд олон улсын хуралд байгаад энэ манай энэ байгаль хамгаалдаг энэ байгууллагуудад одоо тусалцаачаа дэмжээч гэсэн чинь хөө танаахан чинь танаа байгаль хамгаалагч чинь радикал, экстремист, террорист жахуу тийм ээ. Тийм учраас танаад энэ чиглэлийн одоо санхүүжилт ер нь одоо бараг байхгүй болж байгаа ярьж байгаа байхгүй тийм. Архитект бол тэгж буруугаар дүнж одоо архитект бол Монголын төр өнөөдөр байгуул хамгаалахтаа ерөөсөө мөнгө зардаггүй шүү дээ. Энийхээ 97% нь гадаадын санхүүжилтэнд дулдуулаад явж байгаа байхгүй. Тэр нь байхгүй ч яг одоо нийлж байгаа бүгд байгалаас өтгөхгүй тийм ээ. Тэгэхээр энэ чинь маш том үр дагавартай юмнууд энэний цаана гарч ирээд байгаа байхгүй. Тийм хүн болгон дотроо бодож жижиг юмнаас том үр дагавар гараад байгааг ойлгох. Гэхдээ энд нэг дахиад нэг асуулт гараад ирлээ. Та интернет эрхчлөлийг дэмжигч бүлэг гэж ийм бүлэг байна. Тэгэхээр энд чинь нөгөө нэг тийм экстрим гэдэг юм уу юу дуртагаа хэлж болохгүй хэмжээ хязгаарлуу хамаагүй алхаж идэг нэг тийм юм чинь интернетт л байгаад шүү дээ. Ямар эрхчлөлийг дэмжих гэдэг юм. Энэ эрхчлөө харин дэмжчихэд байна гэж зарим хүмүүс яриад байгааг та зөвшөөрөх үү? Үгүй ээ. Энэ чинь нийгэм өөрөө өвдцсний шинж байхгүй юу? Энэ интернет чинь зүгээр л онш тийм биз? Симптом. Симптомч гэдэг юм уу те одоо эмнэлгийн хэлээр юм. Ерөөсөө тийм ээ одоо тэнд нийгэм ямар байна? Тэр нь тийм л байхгүй. Нийгэм нь ийм байхад бид нэр хичнээн энийг зохицуулах гад талд орчих байхгүй юу. Тэгэхээр ил гаргаад таниад эмчлэх нь чухал. Ердөө одоо баруунд бол хүчрхийлэлтэй кино хоригддгоо. Хоригдж үтсэн. Одоо ч Америкт арх юм хоригдж үзлээ шүү дээ тийм ээ. Архит бол тэр нь талд ороод жинхэнэ мафиа болоод үнэхээр сөрөг юм нь хүн муу хүн гэж чинь бүр илүү ухаантай байхгүй тийм. Ил болгож түүнийг эмчлэх нь чухал. Тэгээ бидний энэ 20 хэдэн жилийн нөгөө нэг том үндэс зүйлээсээ салсан юм чинь одоо интернетээр харагдаж байгаа байхгүй. Ямар тэр үзий ядалт, ата, жөтөө тийм ээ. Тийм ёсвортхооны дороотол тийм ээ. Бүх хэмжээнд дэвтэртэй явж байна. За тэгэхээр эрхчлөөг нь яаж дэмжих вэ? Гэхдээ энэ хүний тийм ээ 95% сайн хүмүүс байдаг юм аа. 5% нь муу хүмүүс байгаа. Тэгэхээр интернетээр бол эсрэгээр очиод байгаа байхгүй юу? Тэр муу хүмүүс чинь орон зайг эзэлчихэд байна. Сайн хүмүүс нь болохоор үзэгч болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр бид тэр сайн хүмүүсээ 95% сайн хүмүүсээ идэвхжүүлээд энэ бол манай боловсролын систем одоо түрүүний тэр хилээд байгаа тэр алдаануудаа бид засаа явуучих юм бол угаасаа тэднес чинь тийм муу хүмүүст орон зай өгөхгүй. Өнөөдөр би одоо чинь олон орны интернет сошиал руу ордог тийм ээ мэдээллийг авдаг. Дотор нь ганц нэг муу хүмүүс тэрийг нэг тоож байгаа хаалга бүр болохгүйг нь бүгд дайраад унтраачиж байгаа. Тэр ямар ч төрлийн зохицуулт хэрэггүй. Ерөөсөө чи харчилж яг тийм бүгд айгаад ирсэн чинь болохгүй энэ арт түмэнд л итгэж болохгүй. Төрийн зохицуулт хэрэггүй бол та бүлэг байгуулдаг нь ямар учиртай? Харин төрийн зохицуулт хийхгүй интернет эрхчлөөг хангах интернетийг хүүхэд бүрт хөргөж өгөх гэсэн ийм зорилгоор бид байгуулсан байхгүй. За. Тэгээд дэлхийн дахны онлайн эрхчлөөний эвслийг очиж нөгөө би хуралдан суугаад манай улс даргалаад Монголд хурлыг хийгээд тийм ээ. Ингээд явлаа шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор юм уу? Тэгээд дэлхийн бид чинь дандаа гадны хүнээс юм сонсдог. Би дотроос нь яаж вэ итгэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нь олон улсын наваад ирлээ. Дэлхийн 100 гаруй орны хүмүүс ирээд үнэхээр интернет чинь тийм ээ тийм муухай юм биш ээ тий. Энэ бол хамгийн сайхан юм аа. Энэ чинь хүнэл зөв хөгжүүлчих юм бол интернетээс сайхан байхгүй. Одоо чинь би охин дээр ишээ авдаг л манай охин сургууль дээр нь хэлцдэг юм байна л да. Чи янз бүрийн сайт битгий ороо гэх тий. Ордог сайтуудын хүүхэд сурагч чинь ийм сайт ор гэж хэлцдэг юм байна. Тэгээ нэг үг мэдэхгүй байхгүй юу?
Тэгээд надаас асуухгүй юу. Тэгэхээр үгүй чи тэр Википеди руу ороод үзчихэж штэ гэсэн чинь үгүй би тэр чинь орж болохгүй. Манай багш бидний болохгүй гэсэн гэж байгаа байхгүй. Тэг яах юм гэсэн чинь та үзээд өгөл. Тэгээ би үзээд хэлчихэж байгаа байхгүй. Над манай багш тийм хэлээгүй юм чи би орж болж байгаа шүү дээ тийм ээ. Ингээд тэг хэлж байгаа байхгүй чинь тэр хүмүүжил тэр хүүхдүүдтэй зөв болгож шít тийм ээ. Болон болохгүй гэдэг юм аа. Яг болохгүй юм бол үнэхээр өөрт нь хэрэггүй гэдгээ итгээд ойлгоцсон байгаа байхгүй. Ингээ явахлаар чинь юм чинь бол одоо явж бид ингээд энэ залуу үе дээрээ өнөөдөр энэ болцоо энерги мэдлийг олгож энэ зөв хандлагын тийм ээ зөв мэдлэг боловсролыг олгож бид арчлалын боловсрол гэж яаж байгаа бүр арчлалын хүмүүжил гэж ярьдаг шүү дээ. Дээр үуч одоо нөгөө нэг коммунист ямар хүмүүжил гэж ярьдаг байлаа шүү дээ тийм ээ. Одоо ингээд хідэн хүмүүжлийн тийм бие балдрын хүмүүжил тийм хүмүүжил тэрэн шиг тэр бол тэр нийгмийн одоо тогтолцооны хүчрхийлэл байна. Өнөөдөр бидний тэрний эсрэг тийм ээ эрх чөлөөний хүмүүжил, арчлалын хүмүүжил, сайн санааны хүмүүжил гэдэг юм тийм. Энэ одоо гол үнд зүйлээ гаргаад ирэх юм бол энэ нийгэм чинь ингээд цаашдаа зөв явах энэ л тогтолцоо өнөөдөр тавих шаардлага болчиход байгаа шүү дээ. Тий. Гэхдээ би энд нэг өөр нэг асуулт тавьмаар иргэний боловсрол, ардчлалын боловсрол гэдэг бол таны байнга ярьж байдаг үгнүүдийн нэг л дээ. Гэхдээ харамсалтай нь бид нар өнөөдөр буруу хийсэн гэдэг байгаа мөртлөөсөө ямар ч шийдэл хүртэхгүй байгаа ч гэдэг юм уу. Буруу зөв нь ойлгохдохгүйгээр байгаад байгаа юмыг бид нар хинээс харж байгаа. Улс төрчдөөс л хараад байна. Харин тий одоо энэ тогтолцоог л төрөний хэлж байгаа тогтолцоо тийм үнс зүйлгүй бий болж байгаа. Улс төр тэр улс төрийг хийж байгаа хүмүүс бол тэгээд тэг буруу үйлчлэгч болоод байгаа байхгүй тийм ээ. Энд чинь нийгэм нь өөрөө өвчтөй байгаа шинж. Тийм улс төрчдийн хандлагыг нийгэм нь өөрөө хүлээмжшүүлж байна тийм ээ. Сая одоо нэг түрүүн битээр ярьжлаа тэр Баабар Энхот хоёрын ярилцлага тэр дотор Баабар дарга бол бас яг тэрийг хэлээд байгаа байхгүй тий. Үгүй энэ чинь арт түмэн сонгоод байна шүү дээ тий. Та нар одоо тэр ингээд улс төрийн хэмжээ муулаад ах юм. Та нар л муулж байгаа шүү дээ. Үгүй арт түмэн чинь сонгоод байна шүү дээ. Тэг яах гээд байгаа юм тийм ээ. Тэгэхээр чи арт түмэн хин сонгож байгаа арт түмэн өнөөдөр өөрийн тийм ээ ямар үнд зүйл дээр хүмүүжүүлж ямар үнд зүйл өнөөдөр олон түмний дунд одоо гол тодорхойлогч хүч болж байна тийм ээ. Тийм л хүмүүсээ сонгоно шүү дээ тийм. Тийм хүмүүс нь тийм даалгавар авсан юм чи тийм л байхгүй бол чинь бас муу хүн болж өрнө үстэй тийм ээ. Дахиад тэр арт түмнийхээ итгэлийг авмаар байна шүү дээ тийм ээ. Одоо би таны энэ ийм зорилгын төлөө ийм яриад ингээд та ардчлалын боловсрол иргэний борцол энэ үнэт зүйлийн юм ярьж ийж ерөөсөө нэг хэсэг нэг тийм баахан яриа гарлаа шүү дээ. Нам гээ чим чи ерөөсөө фракцгүй байх хэрэгтэй байна. Нэгдсэн үзэл санаатай байх хэрэгтэй байна гэд ярьж идэл чинь нэг сайт дээр таныг тэгэд яг тухайн үед тэгж ütсэн л дээ. Болд тэргүүтнүүд ардчлалаа аврах юм гинэ гэж. Гэтэ би энийг мэдээ гэж болж миний хэлж чадахгүй. Ийм мэдээ байдгүй л байхгүй юу. Тэгээд тийм хачин интонац аялагтай байгаад байгаа биз. Гэхдээ л ийм гарцсан. Энэ бол муан уу юу? Санаачлага. Муан санаачлагын тухай. Тэгэхээр эн чинь фракц байх хэрэггүй гэдгийг та эсэргүүцээд байгуулсан юм шиг зарим нь тийм өнгөөр бичээд байна шүү дээ. Та одоо юу гэж хариулах вэ? Гэхдээ харин тийм ингээд буруу ойлгочоод яг бид нар энэ ардчлалын 25 жилийн тэмдэглэж байгаа тэд хэдэн гишүүд ярьж байгаад ерөөсөө ингээд яг дотор нь ороод ингээд яваад үзэхэд бол үндсэндээ фракц гэдэг чинь бол яг фракц нэрлсэн батж фракц биш байна. Тэр бол зүгээр бүлэг. Одоо заримдаа заримч бүлэг дээрэмч гэж нэрлэж байна тийм ээ. За ямар ч байсан тийм бүлэглүүд тийм ээ. Дээрмийн ч юм уу, албан тушаалын ч юм уу тийм ээ. Ямар ч эрх ашигын бүлэглүүд. Тэр дотор бол ямар ч үзэл бодол байхгүй, найз нөхөд байхгүй тийм ээ. Хамаатан садан тийм ээ. Ерөөсөө л тийм ээ. Одоо ингээд банк дээрэмчээр одоо ингээд юм хавааж явдаг шүү дээ тийм ээ. Яг тийм юм руу ингээд бүр явсаар хагаад сүүлдээ тэгээ бүр институц болчвол энэ уус бол яг цаашаа сүүл рүү явах байхгүй. Тэгэхээр энийг бол бид нар яасан гэхэл за энийг бол бид нар одоо юу гэдгийг фракц хэрэггүй гэснээр бол чадахгүй юм байна тийм ээ. Эсвэл хориод. Тийм хориглоод яг шууд фракц хуулиар хойд нэмэргүй юм байна тийм. Энэ нэг бол яг ганцхан эмчлэг арга байна тийм ээ. Антибиотик нь юу гэхлээр тэр үнд зүйл. За үнд зүйл дээр нэгдъя. Үнд зүйл дээр нэгдвэл фракц байж болно. Тэгэхэд бол бүх фракц нийлэл үнд зүйл дээр бол бүгд нэг л болж байгаа. Дотор бол мэдээж үнэхээр үнд зүйлийн фракц гэдэг бол
огт өөр тийм ээ. Одоо юу гэдгийг одоо татварыг нэмнэ гэхэд татварыг багасгах гэдэг юм. Энэ чинь бол огт өөр юмны харакцууд гарч байгаа байхгүй. А энэ бол эрүүл одоо мэтгэлцээ өөрчлөлтөө тийм ээ. Энд дүү явуулахын тулд өнөөдөр бид энэ эрх зүйн шинжилэл, намуудын хуулийн шинжилэл тийм ээ, төрийн албаны хуулийн шинжилэл, бизнесийн эрх зүйн шинжилэл маш олон одоо залуучуудыг оруулах асуудал. Одоо бид чинь ингээд ерөөсөө ингэсэн юм байлээ шүү. Ерөөс төрөө хууль дайны талбар болох ингээд алхамаар хуулийн тийм эсрэг хурцгал хийгдсэн юм билээ. Төрийн эргэлт хийгдсэн юм билээ. Ерөөсөө ингээд цэргийнхэн намд байж болохгүй, улс төрөөс гадна байна. Цагдаа гадна байна, хүчний байгууллага. За тийм ч хүмүүстэй тийм байхаа. За тийм ч болов гээл тийм ээ. Тэр дарин дуулаад дараа төрийн албаных нь тэгэл эмчнэр, багш нар гэл ингэсээр хагаад ерөөсөө нийгмийнхаа тийм ээ жинхэнэ одоо зүрх сэтгэл нь болсон, оюун ухаан нь болсон, гол одоо нийгмийнхаа тарих болсон тэр хүмүүсээ бүгдийг нам улс төрийн процессын гадна үлдсэн бил. Тэгээ үр дүн гэхлээр ерөөсөө өнөөдөр улс төрд хэн орж ийн тийм ээ. Бизнесмэнүүд орж ийн. За тэгээд ажилтаа ажилгүй хүмүүс орж ийн. За тэгээд одоо зүтгэж байгаа тийм ээ дуучид, тамирчид ингэж явж штэ тийм ээ. Ердөө эн чинь за тэгтэл бол өнөөдөр бид эрүүл мэндийн сайдаар тавьчих сайн улс төр шимж бэлтгэж байхгүй гоц. Одоо 20 гаруй жил тасарсан байгаа байхгүй. Одоо юу гэдгийг одоо Балаан маахын сайдаар тавих сайн цэргийн хүн улс төрч байхгүй байна тийм ээ. Одоо сайн багш боловсролын сайд хийж улс төрч алга шүү дээ. Гэх мэтлэнгээр ихтэл бол тэр салбарын тэр дотроос нь гарч ирээгүй. Тэгээд энэ улс төрийн ард түмнээс итгэл аваагүй ийм л хүн өнөөдөр энэ чухал салбаруудыг удирдахгүй болвол одоо эн чинь тэгээд өөрөө мөхөл рүү явж байгаа биз. Тэгээд тийм хүмүүс чинь дандаа улс төрийн аймгаа шийдвэр тэр хооронд ингээд боловсролын систем бүх юмд нь тийм гүнзгий зохилтууд орцсон байгаа байхгүй. Та энэ одоо ингээд бид нар ийм алхамаар ийм буруу ингээд буруу алхам ингээд хийгээд яваад ирснийг одоо ингэж их зөрөгтэй ярьж гэнэ баян ярьсаар ирсэн боловч энэ тоогдохгүй байсан уу? Үгүй ээ. Зарим нь би өнөөдөр ойлгож байгаа байхгүй тийм ээ. Ер нь бол энэ дунд чинь бид нар оролцоод явж байсан. Би үнэхээр тийм ээ тийм. Үнэхээр нам гэдэг чинь тийм нэгд хэний юм тустай л тийм ээ. Гэх тэр хуулиуд нь гаргалцчих байсан, оролцчих байсан. Үнэхээр бид нар хөтлөгдөөд явсан байгаа байхгүй. Одоо бид нар яажсан гэхлээр одоо 96 онд их хурлд орж ирчихэл за ер нь одоо зэвсдэгчнэр яг хинтээ байлтах юм гэдэг тийм ээ. Чинь цэргийг зөвхөн тэгэж ойлгодог. Тэр үжил санааг чинь бид нар яриад явж байсан байхгүй. Тэгээд тэрний чинь цаана тэгэл нөгөө л Монгол улсыг дархлаа судрал, Монгол улсыг амьдрах чадваргүй болох. Яг тэр бүх юмнууд чинь ингээд цаахаа юмд боогоол тийм ээ ингээд бидний үйлдэлээр тийм ээ бидний гаргаж байгаа хуулиар хийгдсэн юм байл л. Одоо мэдхгүй тэр бол одоо хин тэр нэг тийм бид мэдхгүй тийм хүчин байна тийм ээ. Тэгэхээр энэ чинь үнэхээр тийм бил. Бидний хин ч ирж тийм ээ зэвсгээр тийм ээ хин ч ирж дайрч тийм ээ өвчлөлдөө оруулаад тийм ээ боолчлоод ингэхгүй. Энэ юуг бол бид нар аажмаар өөрснөө юм одоо буруу алхмаараа нийгмээ үнд зүйлгүй болгоод. Тэгэхээр бид нар ингээд тэр үнэт зүйлээ алдаад байгаагаа соном сэрэмжтэй ээж хэлэх гээд байгаа ямар нэг байдлаар сэрэмжлүүлэх гээд байгаа үгсээ сонсохгүй байгаад л бас алдаа учраа. Тийм алдаага засахгүй байгаад л учраа байгаа байхгүй юу? Улам лавшруулад, улам гүнзгийрүүлээд тийм ээ. Энэ чинь өөрөө бол бидний хувьд бол маш том одоо маш том зовлон болчиход байна шүү дээ. Тэгээ энийг одоо тэгээд хаасайг бол бид нэр ойлгож зовлон нэгтэй улс чинь нэгдэж чаддаг да. Нэг тийм л байх хэвээр болж байна да. Одоо айхтар тийм бүр гүнзгий хямралын тухай юм уу? Ерөөсөө оюун санаа үнэт зүйлийн бүр огт байхгүй болсон тухай биш. Ер нь бид нар энэ тухай ярьж бодож эхлэх цаг ирж байгаамаа гэдгийг ярьж байна. Ярилцлагын цаг дуусах төгсөж байгааг надад мэдэгдэж байна. Төгсгөлд нь за ямар ч байсан улсын хурал маань ингээд ямар ч байсан төр завсарласан байгаа юм байна. Тэгээд та энэ 4 жилд одоо таны ингээд ойлгож бодож байгаа яхад хэд хэдэн улсын хурал суулаа. Янз бүрийн салбарыг бас тэргүүл сайдын яадал башчлаа. Энэ 4 жил таны ойлгосон юм. Яг бусдтай хуваалцмаар санагддаг. Том ойлголт юу вэ? Энэ 4 жилийн би бол эхний 3 жил бид чинь дандаа сандал ширээ, засгаа огцруулан, давхар дээл, дандайл гэл ингээд булааццаараа дууссан шүү дээ тийм ээ. Тэгээ би үнэхээр сэтгэл гонсгор байсан та. За ингээд энэ их хурл бол үнэхээр Монголын түүхэнд бол хамгийн одоо муугар бичигдэх тийм ээ. Ямар ч ажлын үр дүнгүй их хурл болох нь даа гэж би их айжлаа. Энд бол яг сүүлийн жил бол ер нь эрчимтэй их олон чухал хуулиуд гарсан тийм. Тэрэн дотор зөвхөн эрх зүйн шинжилгээ. Эдгээр ингээд нэг эрүүгийн хууль, зөрчлийн хууль, хууль зохиол гэдэг нэг тийм
тийм болохгүй юмны хууль тийм ээ одоо болохгүй хүмүүс зориулсан хууль юм шиг ойлгоод байгаа шүү дээ тийм ээ. Үгүй байхгүй. Яг энэ хуулиудын гарсан үндсэн концепц нь яг нийт иргэнийг хамгаалсан тийм ээ. Өнөөдөр бол ягаад их хурлаас хүмүүс зүтгэдэг вэ гэхээр ягаад их хурлын гишүүн хамгаалалттай гэдэг нэг тийм ойлголт руу яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгон өөрснөө бас буруу юм хийгээд байгаа шиг байгаа. За буруу юм хийгээгүй байсан ч буруутч болдог аюул байгаад байгаа. Тэгэхээр тэр хамгаалалт бол хүнд хэрэгтэй юм шиг тийм ээ. Тэгэхээр энэ бүх хамгаалч одоо зөвхөн их хурлын гишүүн бүх иргэнд очсон юм аа тийм ээ. Тэгэхээр хүний эрх талаасаа бол үнэхээр энэ том ахиц амжилт гаргасан бараг 92 оны тэр үеийн ахиц амжилт тийм ээ тэр хувьсгалт өөрчлөлтүүдтэй дүүх хэмжээний ийм чухал хуулиуд гарсан 9 сарын 1-ээс үйлчж эхэлнэ. Энэ бол энэ их хурлын бол үнэхээр олон жилдээ үлдээх бол их том одоо үнэлэмж байх болно тийм ээ. Тэр талаасаа бол би энэ их хурлыг бол бас үнэлж байгаа гэж бодож байна. Та дүгнэлт хэлчлээ. Та дүгнэлт хэлчлээ. Энүүгээрээ бол их хурл энэ 4 жилийн дүгнэлтлээ шүү дээ. Ямар ч үсэн ийм томоохон өөрчлөлтөөс таны ойлгож авсан юм. За бид одоо ингэл ёстой юм байна. Энүүгээрээ гэж бусдаа хуваалцах гэсэн таны сургамж гэх юм уу? Сургамжийг бол ярилцлагын туршид ярьлаа л да тийм ээ. За бүгдээрээ сургамж. Тийм ерөөсөө тогтолцоогоо тийм ээ. Тогтолцоогоо шинжлэх цаг бол болсон тийм ээ. Бараг би бол заавал үндсэн хууль өөрчлүүлгээд хүмүүс үндсэн хууль өөрчлөж байгаа байхгүй. Бүгд л тэгж ярьдээ шүү дээ. Тэгэхээр бол бараг тэр 7 өөрчлөлтийг болиулаад хуулийн хүрээнд баргийн имийг бол үндсэндээ хийж болохоо гэдэг байхгүй. Бид маш олон хуулийн гол үндсэн одоо шийдлүүдээ бол одоо болтор буруу юм уу дутуу хийцэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Монголын парламент түүнд гэрийн даалгавраа хийгээгүй юм билээ. Энэ үндсэн хуулийнхаа даалгаврыг хийж чадаагүй юм билээ. Одоо асуудал болгонд энэ гарч ирж байна тийм ээ. Энийг хийчих юм бол үндсэн хуулийн шинжилгэхээс илүү бид өөрөө яг бодтой зөв тогтолцоогоо хийх бүрэн хууль эрх зүйн болцоо байгаа юм байна. Үндсэн хуулийн потенциал шахуудаагүй байна гэдэг энэ удаа би харинаста ясмахандаа шингэтлээ ойлгож авсан. За таны ясмахандаа шингэтэл ойлгосон юмыг арай хийж хэлүүллээ. За энэ удаа ингээд ярилцлагаа өндөрлөе. Дараа бид нар олон сэдвэр ялангуяа энэ залуучууд үндэслэлийн сэдвэр бид нар зөвхөн ганц нэгээрээ биш хэдүүлээ сууж ярилцахын боломж гарна ах гэж бодож байна. Ингээд танд амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Цаг үе үзэл бодол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн Лувсан Бандангийн болд оролцлоо. Анхаарал үзэгчдээ баярлалаа. Сайхан амраарай.